Чи болог багш байна 14 онд үйлдвэр дээр ирээд тэгээд яс энэний уцрыг бол хамгийн анх миний энэ бичээсийг үзсэн. Тэгээ үзчихээд энэ бичээс чинь сайхан байна. Багш нэг сайхан бичиж өгье гэдэг. Тэгээд болно их багш надад ингэ сайхан бичиж өгье гэж болно гэдэг. Тэгээд би энэ өөрөө зүгээр нэг юм олж аваад тэгээд над дээр ирээд бичсэн. Морин хуур урлах мэргэжлэрийн Шилэнгол аймгийн баруун үзэмчин хошууны Битбол соёлын өвийн өвлөн уламжлагчаар ургамжлагдсан морин хуур урлаач Хурцбилгийн Буянлээ хэмээх энэ залууг морин хуур хөгөлдөг, сонирхдог, мэддэг хүн бүхэн андахгүй. Баруун үзэмчин хошууны жирийн гол балгасаар нутагтай Буянлээ 2010 онд Үүлэнбор үндэсний хөгжмийн үйлдвэрийг хөгжсөн байгуулж морин хуур уралж бүтээгүүлсэн эхлүүлсэн байна. Манай багахад нэг манайхан Үүлэнбор гэдэг бор морь байлаа гэд манай ээж тэгэхээр ярьдаг. Тэгээд адлах хоргоо байгуулахаас өмнө өөрөө ийм адлах хоргоо байгуулсараад ийм нэг нэр авъя гэж бодоод ер нь тийм бодолтой байж. Тэгээд 10 онд адлах хоргоо байгуулаад Үүлэнбор гэж нэр аваад одоо болтол 11 жилийн өрөө үдэж байна. Хархан багаасаа модон дархан аавынхаа нөлөө хүртэж модон урлалд дур сонирхолтой болсон Буянлээ 2005 оноос морин хуур урлах мэргэжлийг сурч 2019 онд хошууны зэрэглэлийн өвлөн уламжлагч болжээ. Уламжлагч болсноос хойш одоо бас үүрэг хариуцлагын тал бас ондоо болно. Уламжлагч гэж хэлчихсэн та зүгээр бас доошоо хүүхдүүдтэй ч юм уу, дүүнрүүдтэй ч юм уу энэ талаараас уламжлахгүй болохгүй. Эргээд одоо нэг үе чинь ингээд хөгжим хуур ингээд хийж ин. Хэрвээ уламжлагч гэдэг тийм байхгүй бол дараа үе чинь дараа үе чинь бүр хожимын хожимд бол одоо энэ хөгжим чинь бүр хийх хүн багтаа шүү дээ. Хийх хүн багт бол дарах хүн багт. Одоо эцсээ бүр хожим тэгээд хийх хүн байхгүй бол одоо энэ сайхан хөгжим чинь байхгүй болж шүү дээ. Одоо инглигаан уламжлагчийн нэг болохгүй талаар үүргийн талд их байх гэж бодож байна. Морин хуур гэдэг гадаад өнгө дүрх нь гой ганган байгаад болохгүй дууны өнгө хөг нь уянгалаг сайхан байх эсгээрээ морин хуур урлаачийн ур мэргэжлийг шалгадаг. Үүлэнбор үндэсний хөгжмийн үйлдвэр нь энэ талд мөн илүү их анхаарч хичээж ажилласаар иржээ. Уг үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа хойш одоог болтол нийт 4,000 гаруй морин хуур уралсан төдийгүй товшуур, цоор зэрэг үндэсний уламжлалт хөгжмийн зэмсгийч үйлдвэрлэж хөгжмийн чанараараа хол ойрдон алдаршжээ. Морин уурыг ч одоо их сүнстэй хөгжим гэж хэлдэг шүү дээ. Эргээд анчхаалan морин уураа ингээд урлаад хийлчих үед одоо жишээлбэл маасны морин уур нэг хуур урлаад хийн. Тэгээд өөрийн дотоод зүйлээс ингээд сайхан бодоод хийгээд гарах бай тэр хөгжмийн дуу гэх шиг бол ондоо гараад байна. Их сайн хуурцнууд бол өөрийнхөө сайхан хураан бол ер нь хүнд хэрэглүүлэх дур одоо жишээл их багшууд бол барин одоо өөрийн тэгээд нэг зараад байсан хураан бол одоо нэг шийдэхгүй ч хүн гэж хэлэх юм эсвэл өөр нэг хүн зараад хэрэглэх юм. Тэгэхээр ер нь их л харамландаа морин ураа.